Амралтын хөтөлбөртэй хамтдаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. За үргэлжлүүлээд би та бүхэндээ эрүүл мэндийн болонгаа хүрэхэд бэлэн болсон байна. За энэ хэсэгт хүүхдийн эмч лав жаргал хүрэлцэн ирсэн байна. За амралтын өдрийн мэнд төргээд байна. Амралтын өдрийн мэнд төргээд тамхинд. За баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бид за энэ хэсэгтээ 6-аас дээш насны хүүхдүүдийн бие биедрийн хөгжил хэрхэн яаж явагддаг энэ дээр эцэг эхчүүд бид бүхэн бас юун дээр анхаарлаа хандуулах уу гэдэг дээр төлхөө ярина. Ягаад одоо нэмэх 6 насыг бас сонгож байгаа вэ гэхээр яг хөө тгээс 5 наснд бол бид нөгөө нэг цэцэрлэгт бол нөгөө багш нь хүүхдийн мань бол ингээл сайхан хараал ханд чинь тий. За нөгөө талаасаа бол гэр бүлийн орчинд бол тгээс 5 наснаас анхаарал халамж бас бид нэр хяналтандаа байлах бас бүрэн боломжтой гэж харж байгаа. За тэгэнгүүт нөгөө нэмэх 6 нас буюу хүүхэд маань сургуульд ороод ирэхээр бие биедрийнх нь хөгжлийн хувьд за одоо нөгөө цүнх үүргээс ахуулаад нөгөө гадны хүчин зүйлээс шалтгаалаад бас өөрчлөлт ингээд ороод идэг. Тэгэхээр энэ насн дээр эцэг эхчүүд бид бүхэн бас төлхөө анхаарал хандуулах шаардлагатай юм болов уу гэж үзэж байгаа. За тэгэхээр яг энэ сэдвийн хүрээнд те нэмэх 6 наснд хүүхдийн бие биедрийн хөгжил яг яаж явагддığım бэ? Саяны миний ярьсан нөгөө хүүхд цүнх үүргээс ахуулаад нөгөө гадны хүчин зүйлүүд юу байж болох вэ гэдэг дээр яриагаа хэлье. За 0-5 нас бол нөгөө цэцэрлэгийн нас гэж сайдурдсан тий. За 6-аас дээш насны хүүхдүүд бол яг мэдээж таны хэлснээр нөгөө гадны юм хүчин зүйлд өртөх эрсдэл маш өндөр байгаад байдаг. Нөгөө өдөр тутмын нөгөө бүтэн 5 жил нэг 2-5 наснда цэцэрлэгийн орчиндөө дасцсан хүүхэд маань сургуулийн орчин гэдэг бол шал өөр нөгөө нийгмийн хүчин зүйл болоод эхэлсэн. Тэрэнд тохирж байгаа нөгөө хариу урвал, унтах хэмнэл, гэр бүлийн асаргаа эдгээрээс шалтгаалаад хүүхдийн бие биедрийн хөгжил бас өөр болно. Ер нь эхний 5 жилд бол энэ нэг харахад л 3 насны хүүхэд, харахад л 4 насны хүүхэд, 5 насны хүүхэд гэдгийг бид нар бол баг хараад мэдчихдэг тий. За 6 наснаас хойш бол бас нөгөө нэг хүүхдийн өсөлтийн даавар, бамбайн даавар, харилцан нөгөө тэнцвэртэй энэ хүүхдийг өсгөжсэн маань арай өөр болоод тухайн хүүхдийг өсгөлтөнд нөлөөж эхэлдэг. Тэгээд тэрэн дээр илүүтэй нөгөө удамшлын шинжүүд нь илүү тодорч эхэлдэг. Эхний 5 жилд бол бүх хүүхдүүд нөгөө удамшлаас үл хамааран ижил бараг хурдаар ижил төвшний өсөлттэй байдаг бол эхний 6 наснаас хойш яг нөгөө ээж аав нэг тийм нөгөө намхандуу байдаг ч юм уу, ээж аав нь өндөр хүмүүс ч байдаг юм уу, тэрийгэ дагсан нөгөө удамшлын хэв шинжийн биеийн өсөлтийг ялангуяа өндрийн өсөлтөн дээр илүү их харагдах гад байдаг. Одоо бол нөгөө биеийн жингийн хувьд бол яг нөгөө удамшлын хэв шинжийн өөрчлөлтүүдийг энэ хүүхэд наснаар харьцангуй тэгж нөгөө үн чи аав л тарган учраас ээж нь тарган учраас жи ихтэй байгаа гэдэг ойлголт бол одоохондоо бол шууд илэрдэггүй л дээ. Тэгэхээр энэ бол илүүтэй нөгөө гэр бүлийн хоолтын юм маягтай хамааралтайгаар жингийн өсөлт нь явагдчихэдэг гэсэн. 6-аас дээш наснуудын маань нөгөө яс болон биеийн өсөлт, жингийн өсөлтөнд нөлөөлөх гадаад хүчин зүйлүүдэд бол тухайн сургуулийн орчны нөгөө стандарт сандал ширээтэй юу, зөв сууж байгаа юу, тэгээд цүнхний жингийн хэмжээ ямар уу, яг нөгөө хүний биеийн физиологийн баган нурууны нөгөө морилтуудад яг таарсан уу гэдэг зэрэг хүчин зүйлүүдээс маш их шалтгаална. Тэгээд эдгээрээс ахгуулаад нөгөө хүүхдийн хичээлийн завсарлагын хугацаанд хэд удаан суух, үргэлжлүүлээд гэртээ ирээд нөгөө удаан үргэлжлүүлж даалгавар хийх, тэгээд энэ дээрээ нэмээд нөгөө үргэлжилсэн дэлгэцийн хэрэглээ гэдэг зүйлээс шалтгаалаад нөгөө юм бүгдэр баган нурууны өөрчлөлтүүд маш их үүсэж байна. Эсвэл нөгөө буруу сууснасаа болоод хоёр тишээ юм хазаадаг юм баган нурууны морилтууд их өөрчлөлтөнд оруулж байна. Мөн 6-аас дээш насны хүүхдүүдэд хамгийн их түгээмэл тохиолддог өөрчлөлтүүд юу байдг вэ гэхээр харааны өөрчлөлтүүд маш их ажиглагдчихэдэг. Ялангуяа нөгөө ээж аавууд нь урьдчилан сэргийлэх үзлэгтээ оруулаагүй, хараагийн шалгуулаагүйгээс хамаарат хүүхэд нөгөө хялааж харах, аниж харах гэх мэт харааны өөрчлөлтүүд ялангуяа сургуулийн насны хүүхдүүдэд их тохиолдож байна. Хүүхдийн өсөлт хөгжил одоо нэмэх 6 наснд яг хэвэн явагдаж байгааг бид нэр юугаар харж болох вэ? Тухайлах юм бол яг уу ээж аавуудын одоо голчлон мэддэг зүйл нь бол юу байдаг ч нэг өндөр жин. За манай хүүхэд арай 6 настай гэхэд арай жижигхэн байна гэж гэдэг юм уу те. Эсвэл ингээд арай ингээд үеийнхнаасаа том гээд те. Ер нь яг уу гадралж байгаа зүйл нь нөгөө нэг өндөр жин л байгаад байдаг. Тэгэхээр энэс өөрөөр бид нэр юуг харж болох вэ? Тэгээд өндөр жин дээр бас хитрхийх нөгөө фокуслж санаа зовох нь ер нь зөв. Мэдээч хэрэг хүүхдийн өсөлт хамгийн зөв явагдаж байгааг мэдэх юм бол өндөр
чинь бол зайлшгүй мөн. Тэгээд тэрэндээ за өндөр насандаа тохирох өндөртэй, насандаа тохирох жинтэй, өндөр жингийн харьцаа нь яг стандарт байна уу гэдэг бол хүүхдийн бие физиологийн хэвийн өсөж байгааг заавал харуулах үндсэн үзүүлэлт мөн. Энэ дээр бол эцэг эхчүүд санаа зовох нь бол зайлшгүй гэж хэлнэ. Тэгтэл нөгөө хүүхдийн өсөлт одоо бид нэр перцентилийн шугам, Z-онооны шугам гээд стандарт юм хэмжүүрүүдийг ашиглаж хүүхдийн өсөлтийг үнэлдэг байхгүй юу? Тэгтэл тухайн үнэлдэг хязгаарын доод хязгаараас доошогоо ороод ирж байгаа хүүхдүүдэд нөгөө өсөлт хоцролт гэдэг онш тавиад өөр нөгөө шалтгаан хайсан ашиглаануудыг хийж эхэлдэг. Тэгтэл харьцангуй нөгөө нэг хүүхдүүд маань хизэнээс өсөлт яг удаашраад эхлэв гэдэг дээр бүр илүү их анхаарах хэрэгтэй. Яг нөгөө ижил урдаар өсч явж байсан хүүхдүүдийн маань жин саараад эхлэх, туранхай болоод эхлэх, тураалд орох эрсдэлд орох гээд байна гэсэн. Өндрийн өсөлт маань удаашраад намхан болох гээд эхлэх. Энэ үе дээр нь л зайлшгүй анхаарах хэрэгтэй. Яг бүр үеийнхнээсээ бүр хит намхан болцсон, өсөлт тасрагдaltaй болцсон үед л аль хэзээ бас оройтох гэдэг. Хөдөлгөөн дутагдлын хамгийн түгээмэл шинжүүд бол нөгөө булчингийн сулрал. Тийм. Одоо ямар ч нөгөө идэвхтэй хөдөлгөөн гэдэг имийг ерөөсөө хийхэ болчиход байна л да. Хөдөлгөөн дутагдал дээр булчин сулрал хамгийн их түгээмэл байна. Нөгөө талаар нөгөө таргалалт, биеийн жингийн ихсэлт хүүхдэд ч гэсэн ер нь бол аюу асуудалтай хэмжээнд хүрчээд байна л да. Тийм. Тэгээ тэрнээсээ хамаарат нөгөө булчин суллын хамгийн хэцүү юм бол нөгөө насан туршидад нөгөө хөвлийн таргалалт үсэл галбарт нөлөөлөд эхэлдэг бол хүүхдэд ч гэсэн тийм нөгөө хөвлийн таргалалт дээрээс нь энэ булчин сул байна гэдэг маань хүүхдийн хамгийн зөв нөгөө өсөж хөгжиж яхад оролцдог нөгөө амьсгал зүрхний үйл ажиллагааг хүртэл сул болоод эхэлдэг байхгүй юу. Бүрэн сайхан цээжэд хэлтэл амьсгалж чадахгүй яс хүчил төрөгчийн дутагдалд орж ийн. Бүрэн сайхан нөгөө хүчил төрөгчөө дүүрч авч чадахгүйгээс болоод цус хэргэлт маань хүртэл удаашарч эхэлж байна гэдэг. Эдгээр маань бодис социалны өөрчлөлтөнд хүргэдэг асуудалтай. Тэгэхээр хөдөлгөөн бол бүх юмны ерөн зөв байх үндэс нь гэсэн үг байхгүй юу? Насан туршид жишээ нөгөө өдөрт 30 минут, 7 хоногт 150 минутаас дээш баггүй хугацаанд ер нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх ёстой гэж үнэлдэг шиг хүүхдээ нөгөө насны онцлог тохирсон яг ийм нөгөө идэвхтэй дасгал хөдөлгөөний эрчим болоод хугацааг заагаад өгсөн байдаг. За тухайлбал одоо идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг дээр бидний ингээд нөгөө нэг ажиллаа хийж байгаа хүүхдийн одоо 40-50 минут одоо сургууль дээр хичээл хийгээд завсарлагын 15 минутаар ингээд гүйж хараагаад ингээд явж байгаа чинь өөрөө идэвхтэй хөдөлгөөн бол биш болоод байгаа тийм. Угаасаа л нөгөө хүүхэд чинь үндсэн хөдөлгөөний эрчим байнгын юм хөдөлгөөнд ээждэг, өсөрч хараач явж идэг, тоглож наадж идэг. Энэ бол өөрийнх нь үндсэн хөдөлгөөн буюу физиологийн хөдөлгөөний эрчим байхгүй юу. Тэгэнгүүт яг нөгөө бүх үеүүдийг хамарсан идэвхтэй, эрчимтэй дасгал хөдөлгөөн гэдэг бол өөр гэсэн. Тэгэхээр яг тэр нөгөө тухайн хүүхдийн насны онцлогт тохируулаад үений тэр нөгөө далаацуудад нь тохируулсан тийм стандарт дасгал хөдөлгөөнүүд байдаг. Тэрийг нь нөгөө насны онцлогтод тохируулаад хугацаа заагаад өгсөн байдаг байхгүй юу? Хүүхэд ингээл уцаа оролдоод гэртээ 4 хоногны дунд суугаад байна. Гээд ингээд ялангуяа өсвөр насныхныг фитнесээр хичээлүүлэх гэх мэт байдаг л да. Тэгэхээр энэ өөрөө ер нь яг насны хувьд яг аль насанд хүүхэд нөгөө нэмэлт одоо спортоор хичээллэх тохиромжтой үе гэж байдаг юм бэ. Ер нь шууд ингээд фитнес рүү одоо өсвөр насны хүүхдийг оруулах нь хэр ер нь тохиромжтой зөв юм бэ гэдэг. Бүх төрлийн нөгөө спортууд байна, оюуны спортууд байна, биеийн хүчний спортууд байгаад байна тийм ээ. Тэгэхээр тухайн спортын онцлогоос хамаарат тухайн спортоор хичээллэж эхлэх нас бол харилцан адилгүй өөр байдаг багтал нөгөө амжилт гаргах хугацааныхаа хувьд ч гэсэн зүгээр спортыг идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг үүднээс нь харах юм бол хөдөлгөөнтэй тэмцэн маш олон спортууд байна шүү дээ. Волейбол, сакс, цаана одоо тэгээ нөгөө маш олон бидний үед л түгээмэлээдэг спортуудаа би нэрлээд байгаа ч юм л да. Тэгэл хөл бөмбөг, агарын теннис гэл маш олон спортууд байгаа. Эдгээр бол тухайн хүний сонирхлоос хамаарат өөр өөр байдаг. Харин фитнесийн хувьд бол
илүүтэй хүний зөв бие бэлдэр ялангуяа нөгөө булчингийн хөгжил дээр илүү их анхаардаг спорт гэж би боддог. Тэгэнгүүт нөгөө ялангуяа нөгөө хөвгүүд илүү их нөгөө харахтал нөгөө гоё юм булчинтай, том цээжтэй ах нар их гоё харагддаг байх л та. Тэгэнгүүт нөгөө бэлгийн байрал нь дөнгөж явагдаж байгаа өсвөр үеийн маань хөвгүүд фитнесээр хичээллэг. Тэгээ тэнд очиход нөгөө уургийн бэлтгэл, эрэгтэй нөгөө булчингийн масс хөгжлийг дэмждэг даавар, тестостерон эднэрийг өгöd байгаа нь үнэхээр харамсалтай байдаг. Тэгэхээр би бол эмч хүнийхээ хувьд хөвгүүдийг ялангуяа фитнесээр хичээллэг насыг ялангуяа нөгөө өөрөө тэр хүн зөв шийдвэр гаргаж чадах чадамжтай болсон, эргэцүүн чадамжид хүрсэн 18 наснаас хойш фитнесээр хичээллүүл илүү зүгээр болов л гэж боддгийн. Тэрнээс 18 наснаас доош нэг 15 6-тай хүүхдүүдийг фитнесээр хичээлэхэд тэмч тохиромжтой нас гэж бол бодохгүй байна. Угаасаа тэр хүүхдүүд чинь дөнгөж ялангуяа хүүхдийн бэлгэн байж чинь хожуу эхэлдэг. Хожуу эхэлдэг учраас нөгөө тэр нас бий тэрсэн ирчүүчиг тийм баг булчинтай болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэднийг дагаж яг одоо булчинтай болох нь бол тийм сайхан асуудал биш л гэж хэлнэ дээ. За одоо ингээд бас нөгөө нэг түрүүчийн дугаар дээр ярьсантай бас адилхан нөгөө хооллолт гэдэг зүйл чинь энэ дээр бас маш чухал тийм. Бидний сургуулийн орчинд бас идэж ууж байгаа юмыг төдийлөн хянаж чадахгүй байгаа даа л да. Өглөө ингээд нэг мөнгө төгрөг, хитэн төгрөг байдیں۔ Тийм өгөөд ингээд гаргаж чинь тухайн хүүхэд сургуулийнхаа орчноос юу авч идэж чинь гэдгээр бид нар байнга цуг явахгүй байгаа ч хяналт тавьж чадахгүй байгаа. Яг нэг харамсалтай ингээд нийтлэг ажиглаад байгаа зүйл бол нөгөө хийж үсэн да бишки, мантайгууд гих мэдтэй ийм ширхэг хоолнууд байгаад байгаа. Энэ нь өөрөө нөгөө хотоодны олон хүчлээ гээд ярих одоо асуудал байгаад байгаа. Тэгэхээр ер нь энэ нэмэх 6 наснд энэ хүүхдийн бие бэлтрийн хөгжилд яг энэ хооллолт ер нь хэдэн хувийг одоо тухайлбал эзлэх үү те. За бидний энэ хүүхдүүдийн идээд байгаа энэ хийж үсэн ундаа ширхэг хоол маань өөрөө яг аминд юм хоол болж чадчихэв үгүй юу гэдэг та. Хүний нөгөө өсөл төгжилтийн зайлшгүй салшгүй нэг чухал хэсэг бол хооллолт те. Тэр хооллолтондоо зөв тэнцвэртэй эрүүл хооллолт байх хэрэгтэй гэсэн үг. За 0-5 нас хүртлээр бол нөгөө за нэг 0-2 нас хүртэлх хугацаанд бол зөв хооллолт бол яг нөгөө гэр бүлийн хүрээний дадлын түвшинд явж байгаа. 2 наснаас хойших хооллолтонд бол яг нөгөө цэцэрлэгийн орчин, сургуулийн орчин ороод ирж штэ. 2-5 наснд бол цэцэрлэгийн орчин. За тэгэнгүүт нөгөө улс орны нөгөө тухайн хоолт хичээлийн үндэсний хөтөлбөр тухайн хүүхдүүдийн нөгөө хоолт хичээлд яаж анхаарч байгаа зэргээс хамаарат аль болох нөгөө насны тохирсон тэнцвэртэй хоолоор хангах гад хичээж байгаа боловч нөгөө төсөв мөнгөний асуудлаасаа болдгийм үү яг тийм нөгөө тэнцвэртэй хоолд явагдахгүй байна гэж сошиалар нэлээд яригддаг штэ тийм. Энэ дээр нэлээд анхаарч гисний хүчинд ер нь одоо хувийнч бай, хувьсгалынч бай цэцэрлэг сургуулийн хоолны зэс нэлээд баяжж байгаа гэж би бодож чинь. Тэр чинээгээрээ нөгөө сургуулийн яг тэр хоол бэлтгэлийн үйл ажиллагааг гардан хариуцж байгаа бэлтгэгч тоогооч нарт маш олон давтамжтай сургалтууд илүү их ороод байгаа юм болов уу гэж бодогдож байна. За тэгэнгүүт нөгөө Хятад улсад ч жишээ нь Японд ч юм уу хүүхдэд өдөрт заавал нэг аяга сүү гэдэг хөтөлбөр байдаг штэ тий. Тэрнтэй адилхан Монгол улсад ч гэсэн хүүхдийн нөгөө цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдэд өдөрт үндсэн хүнсэндээ заавал нөгөө сүү буюу кальцар байжсан сүү өгөх нь яг нөгөө өндрийн өсөлтөнд ялангуяа маш чухал ач холбогдолтой шүд ясны бэхжилтэнд чухал шүү гэдгийг бүр баталсан учраас энэ дээр илүү их анхаараасаа гэж боддог. Харин тэр нөгөө ээж аваад явж явуулдаг тэр нэг халаасны мөнгө гэдэг нэг массын асуудал шүү дээ тий. Тэрнгээр хүүхэд юу авч идэх нь бол тухайн хүүхдийн сонирхол болчиход байна. Тэгэхээр нөгөө тухайн сургуулийн орчин дээр юу илүү их одоо жишээ нь бичэн чихэр авч идэх нь юу байдаг юм уу? Тренд байдаг юм уу? Эсвэл нөгөө нэгнийгээ дагаж ширхгийн хоол идэх нь гоё ч байдаг юм уу? Үнэхээр ингээд зөв олох хэвээр энэ ширхгийн хоолнд чинь нөгөө өөх тос харсан уурсан юм хүнд хэрэгтэй ашигтай зүйлээр цөөхөн байдаг гэдгийг эрүүл мэндийн хичээлээрээ ээж аваад нь хэлж яриад байгаа боловч
тэрийг яг дагаж биелүүлэхгүй яг нэгэнтэйгээ ингээл дарихаараа дандаа буруу сонголт хийгээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр хүүхэд мэдээж хэрэг тэрийг шууд авч идэх нөхцөлийг нь бүрдүүлж байгаа нөгөө дэлгүүр, хошоо, буфет нөгөө сургууль болгоны өнцгтэр байгаа нөгөө CUGS маань яг энэ яг тэр лөө маск хүчлүүлээд байгаа хүүхдүүдтэй чиглэсэн тэр нөгөө хоолны чанар хүнсний аюулгүй байдал дээр нийтээрээ бүх нийтээрээ л яг нэг сэтгэл зүрхээ гаргаж ажиллахгүй бол болохгүй л байгаа юм л та тий. Тэгэхээр нэг сонголтыг бол бид нэр болж үгвэл чи зөв сонголт хийх ёстой гэдэг дээр л өдөр болгон эцэг эхчүүд хэлж явах ёстой. Эрүүл мэндийн хичээлээр үзэж байгаа ч гэсэн тэрийг яг гардаж худалдан авалт хийж байгаа хүүхдүүдэд маань шууд нөлөөлж байгаа нэг худалдааны байгууллага, үйлчилгээний байгууллагууд маань яг энэ дээр хүүхдүүд маань яг зөв сонголт хийж чаддгүй. Тэгэхээр бидний үйлчилж байгаа хүнс илүү зөв байх ёстой шүү гэдэг дээр л анхаарал хандуулах ёстой гэсэн үг. Тэгмүүд нөгөө газтай ундаа эднэр бол мэдээж хэрэг шимт ижилтэй хоол үндсэн хүнс болж чадахгүй. Тэгэхээр эцэгчүүд минь бас хүүхдүүдийнхээ сонголт юмд бас нөлөөлөх ойлгуулах нь чухал. Нөгөө талаар нөгөө чихэрлэг ундаан дээр одоо жишээ нөгөө татвар ногдуулдаг улс орнууд байдаг. Тэгэнгүүт манай Монгол оронд ч гэсэн нөгөө юм чихэрлэг газтай ундаанууд дээр нөгөө чихэрлэгийн агуулгын түвшингээс нь хамаарат одоо юм татвар ногдуулах тийм хуулийн төслүүд эднэр бас яригдж байгаа гэж би сонссон. Тэгэхээр энэ дээр бас нөгөө худалдаа үйлчилгээний байгууллагууд дээр бас хяналттай болоод ирэх байхаа л гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа. Анхаарлаа хандуулж хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ эрүүл мэндийн болонгаа хүргэлээ. За энэ хэсэгтээ бид 6-аас дээш насны хүүхдүүдийн бие бэлтрийн өсөлт хөгжил, за мөн хооллолт энэ дээр юун дээр бас эцэг эхчүүд маань анхаарал хандуулах вэ гэдэг сэдвийн хүрээнд ярилцлаа. За үргэлжлүүлээ үзэгч та бүхэн амралтын хөтөлбөртэй хамтаагаарай. За үзэгчтэй амралтын хөтөлбөрөөр үргэлжлээд нэгэн гайхалтай арга хэмжээндээр хүрэлцээрсэн байна. Ямар арга хэмжээ вэ гэдгийг та бүхэндээ тун удахгүй танилцуулах болно. Энэ бол одоо маш гоё одоо уран бүтээлчдийн за магадгүй таны одоо сонсох дуртай тэр нэгэн уран бүтээлчийн одоо пианзны нээлтээр ирсэн байна.